2026 оны 3 дугаар сар нь өөрийн дотог шүнгийж, бодит байдалтай нүүр тулан шинэ зүйлд бэлтгэх шилжилтийн сар байна. За тэгэхээр 3 дугаар сарын ерөнхий нэрэг өдөр бүрийн 6 болон 12 орчны 6 руугаа орцгоё. За тэгэхээр 2 дугаар сар маань олон хүмүүсийн хувьд маш савлгаатай, маш чухал үйл явдлууд болон шийдвэрүүдээр дүүрэн сар байсан болов гэж бодож байна. За тэгвэл 3 дугаар сарын хувьд маань юу болох вэ гэх юм бол сарын эхэнд олон хүн өөрсдийн амьдралын өмнө харилцаа арлын орчинд юу үнэхээр болж байгаа болохгүй байгааг шууд илүү тод харж эхлэх болов гэж бодож байна. Заримд нь болохоор сэтгэл зүйн дарамт ядаргаа эсвэл тодорхойгүй мэдрэмжүүд ил гарахыг үүсэх хэрэг байна. За үүнээс гадна сарын дунд үед болохоор хувь цааны шинжтэй чухал шийдвэрүүд гарч маш чухал зүйлс өрнөх боломжтой байна. За үүнээс гадна өнгөрсөнтэй холбоотой зүйлс мэдээж бод гарагийн хуралтай холбоотой дахин гарч ирнэ. Магадгүй зарим хуучин хүмүүс холбогдох боломжтой. За ингэснээрээ та магадгүй шаардлагатай бол хаалт хийх, үгүй бол ойлголцоод энэ харилцаагаа дуусгах ч юм уу тийм байдлаар шийдэх боломжтой ахны. За энэ сар хүмүүсийг ерөнхийдөө бол хуучин муу зуртаасаа татгалзаж илүү бодиттой доктортой замыг сонгоход түлхсэн сар болж өгч байна. За тэгээ хүмүүс сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө цэвэрлэн юу үн цэнтэй болохыг мэдрүүлэхүйц тиймэрхүү үйл явдлууд өрнөх болов уу. За тэгээ сарын сүүлээр болох юм бол илүү их бидний эрч хүч нэрэг нэмэгдэж ирээдүйн чиглэл тод болон шийдвэр гаргах зориг зэрэг нэмэгдэх болов уу гэж бодож байна. За ингэснээр энэхүү сар маань ерөнхийдөө л өнгөрснийг ойлгож ирээдүйд бэлтгэх тийм дотоод гүүр болж өгсөн сар байна. За тэгэхээр 3 сарын 2-нд агаар гараг маань загасны орд руу шилжиж байрлаж байгаа ахна нь ингэснээр бидний нэрийг илүү зөөлхөн сэтгэл хөдлөлт суурилсан байх болно. Хүмүүс шийдвэр гаргахдаа илүү мэдрэмжэн дээр үнэлж гарах болгоно. За тэгснээр бид нар ихэнх нь ядарсан эрч хүч буурсан мэт санагдаж магадгүй. За тэгэхээр бидний ажлын хурд багасж шийдвэр гаргахаас өмнө илүү их бодсноосоо үүдэлтэйгээр сэтгэл зүйн ядаргаанд орох хүртэл боломжтой ахны. Ангараг гараг маань загасны ордон дээр буюу усан махбаттай гараг дээр байрлаж байгаа учраас та ууралсан ч гэсэн уураа илэрхийлэхгүй дотогшоо ингээ ууралж бухимдаж цухалтаад авах боломжтой ахны. За энэ өдөр аль болох амрах, бясалгал хийх, бодлоод зэгцлэх үгүй бол ямар нэгэн бүтээл зүйл хийхийг зөвлөж байна. За шийдвэрээс бултах үгүй бол уурлаад уурсан байгаагаа илэрхийлэхгүй дууга хураах зэрэг байдал битгий гаргаарай гэж зөвлөё. Харин 3 сарын 3-нд болохоор охины ордон нэрд тэргэл сарны хэртэл болж байна. Энэ нь болохоор тухайн саруудын хамгийн хүчтэй өдрүүдийн нэг. За тэгснээрээ бид нар бодит байдалтайгаа нүүр тулна. Өдөр тутмын амьдралын хэмнэл, эрүүл мэнд, за тэгээд ажлын орчин нөхцөлд юу болж байна, юу болохгүй байгааг ерөнхийдөө бол энэ нэрийг нь харуулж өгнө. За хүмүүс бага зэрэг бие биендээ шүүмжлэлтэй хандаж магадгүй. За бусдад хатуу үг хүртэл хэлэх, санаандгүй хэлэх боломжтой байх нэ. Энэхүү энергийн нөлөөгөөр таны ажлын нөхцөл орчин өөрчлөгдөх, за ямар нэг байдлаар өвдөх, үгүй бол эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн том сануулга, за өөр ямар нэг юм илрэх, за түүнээс гадна харилцаанд маш чухал харилцан ярианууд өнгөрөх. За тэгээд хит их ажиллаж байгаа бол тэрийг багасгахаар шийдвэр гаргах. За түүнээс гадна хит их ажилласан ядарснаас болоод амрах шаардлага гарах ч юм уу зүйлс болох боломжтой байна. За тэгэхээр энэ өдөр та хит их өөрийгөө болон бусдыг шүүмжлэхдээ жижиг детальд нь хүртэл анхааран өөлхөөс зайлсхийгээрэй. За 3 сарын 5-нд болохоор нар барахас бод гарагтай эерэг холбоос үүсгэж байгаа ахна. Энэ өдөр болохоор бусд өдрөөс илүү хөнгөн өөдрөг санагдах болно. За хэрдэлтийн энерги мөн бага зэрэг суулран биднэрт арай илүү ихтгэл найдвар төрөх болно. Хүмүүс илүү бие бинийгээ уучлан за тэгээд илүү том дүр зургаараа бүх зүйлийг харах чадвартай болно. За бидний урам зориг, ихтгэл багаар сэргэх болно. 3 дугаар сарын 6-нд цугаар гараг маань хоньны орд руу шилжиж орж ирж байна. Ингэснээр болон хайр дурлал болон хосын харилцаанд илүү тийм эрч хүчтэй энерги орж ирж байна. Амьдрал дээр болохоор хин нэгэн хосууд бие биендээ илүү тийм огцом гинтийн таталцал үүсэх, за хин нэгэн мэдрэмжээ нууж сэтгэлээ илчлэх байсан бол сэтгэлээ илчлэх,
За хэрвээ маргалаа гэж бодоход маргаан нь болохоор илүү хурдан дүрэлзэж хасах. За түүнээс гадна санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргах болон хит их мөнгө өрөх боломжтой байна. 3 сарын 7-нд болохоор бууд гараг нартай давхцан байрласнараа бууд нарны зүрхэнд буюу Касими гэдэг эмнэлэггүй холбоог үүсгэж байна. За ингэснээрээ бид нар болохоор өөрсдийн дотоод дуу хоолойг илүү сайн сонсож чухал ухаарл ирэн гинэд энэ л юм биш үү гэсэн тиймэрхүү мэдрэмж төрөөд одоо ерөнхийдөө бол зарим зүйл биднэрт илүү тодорхой олж өгч байна. Ингэснээрээ бид нар одоо зарим зүйлсийг илүү амархан ухаарах нь маш чухал шийдвэрүүдийг гаргах боломжтой. Бусадтай харилцахдаа сэтгэл зүрхнээсээ ярилцсан. За үүнээс гадна ямар нэгэн танд бүтээл санаа төрж магадгүй байх нэ. Энэ өдөр бодох, төлөвлөх зэрэг нь сайн бөгөөд та магадгүй бодлоо зэгцэлж битгэх нь болохоор танд дараа нь маш хэрэг болж магадгүй. За 3 сарын 10 гэх юм бол Бархас байд гараг маань мэлхийн ордон дээр удаан хугацаанд ухрах хөдөлгөөнтэй байсан болохоор шулуун хөдөлгөөнд орж өгч байгаа. Ингэснээрээ сүүлийн саруудад зогсон байсан мэт зүйлс илүү урагшилж хөдөлж өсөж эхэлнэ гэсэн үг байна. Хүмүүс өөрсдөө илүү итгэлтэй. За тэгээд дотоод мэдрэмжүүд маань бас илүү тодорхой болж өгнө. Ингэснээрээ таны амьдралын одоо аль нэг талбарт шийдвэр гаргаж чадахгүй гацсан мэд зүйл мэдрэмж байсан бол энэ нь одоо хөдөлж шийдвэр гаргахад тодорхой олж эхэлнэ гэсэн үг байна. Үүнээс гадна та гэр бүлтэй холбоотой том шийдвэрүүдийг гаргах боломжтой. За үүнээс гадна нэрэгдүгээ илүү итгэлтэй харах сэтгэл санааны хувьд онгойх шиг болж магадгүй маа. За 3 сарын 13 гэх юм бол ангараг гараг маань үүлийн үрийн хойд зангилаатай нийлж давхцаж байрлаж байгаа хэмээн ингэснээрээ биднэрт болохоор хувь заяаны мэдрэмж төрнө гэсэн үг байна. Тэгэхээр шийдвэрүүд гаргана гэсэн үг. Энэ шийдвэрүүд маань илүү жинтэй, хүнд, даацтай маш том шийдвэрүүдийг гаргах боломжтой гэсэн үг. За та хэрвээ энэ өдөр хин нэгэнтэй уулзах юм уугүй бол ямар нэг үйл явдал тохиолдлоо гэхэд энэ нь болохоор цаанаасаа төлөвлөгдсөн хувь тавилангийн заяаны мэд. За тэгээд илүү онцгой ач холбогдолтой утгатай мэт тань санагдах болно. Та энэ өдөр гинтийн зоригтой алхам хийж магадгүй ажил мэргэжлийн хувьд том шийдвэрүүдийг гаргах боломжтой байна. Ингэснээрээ таны амьдралын чиглэл өөрчлөгдөхийг үүсэхгүй байна. За үүнээс гадна ямар нэг хин нэгэнтэй маргаан хийгээд тэр нь одоо угтаа хугацаанд үргэлжилсэн бол тэр маргаанаа бас дуусгах боломжтой байх нэ. 3 сарын 17-нд буюу тухайн өдрөөс 4 өдрийн дараа ухарч буй бууд гараг маань өөрөө үүлийн өөрийн хойд зангилаатай мөн дахин очиж нийлнэ гэсэн үг байна. Ингэснээрээ өнгөрсөн сэдвүүд дахин сөхөгдөнө. За ингэхдээ магадгүй хуучин харилцаж байсан хүмүүс хуучин асуудал үгүй бол хуучин үзэл бодлуудын талаар ярилцах зэрэг зүйлс болох боломжтой. Ингэснээрээ таны экс үгүй бол хуучин найз үгүй бол хуучин хамтрагч гэх мэт хүмүүс тантай буцан дахин холбоо барихыг хүсэх боломжтой. За түүнээс гадна хэрвээ та ямар нэгэн өмнө шийдвэр гаргасан байсан бол тэр шийдвэрээ зөв байсан эсхийг эргцүүлэн бодох боломжтой байх нэ. За үүнээс гадна дурсамж зэрэгэн өмнө болсон үйл явдлуудаа бодох боломжтой бол та өнгөрсөнд одоо гацсан тэр зүйлдээ хит их автгаас зайлсхийгээрэй гэж зөвлөё. 3 сарын 19-нд болохоор загасны ордонд шинэ сар гарч ийн. Ингэснээрээ бидний сэтгэл хөдлөл илүү гүн гүнзгий мэдрэгдэнэ. За зарим хүмүүс бол ганцаараа байхыг илүү үзэж магадгүй. За бид энэ өдөр магадгүй хин нэгнийг уучлах шийдвэр гаргах боломжтой. За үгүй бол ямар нэгэн зүйлийн талаар мөрөөдөх, амьдралын зорилгоо дахин бодолцох боломжтойгоос гадна та бүхэнд бүтээлч санаа төрж магадгүй маа. За энэ өдөр бид хит их мөрөөдөлтөө автах болон одоо бодит байдлаас зугатах, мансууруулах байд сэргийлэхээс зайлсхийгээрэй гэж зөвлөе. За энэ өдөр харин бясалгуул илүү тохиромжтой байна. 3 сарын 20-нд болохоор нар маань хоньны орд руу шилжин энерги огцом өөрчлөгдөж байна. Хүмүүс илүү идэвхтэй, зоригтой, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй болж эхэлнэ. За бидний дотгошоо одоо ингэж өнгөөсөө эргцүүлж батсан мэдрэмжэндээ авц үе маань дуусч бид илүү одоо үйлдэл хийх эрч хүчтэй болж байна. За тэгснээрээ бид нар одоо шинэ зорилго тавих, ажил эхлүүлэх, шийдвэрүүд гаргах, өөрийгөө бусдад бас илүү дотоор илэрхийлэх зэрэг байдлаар
энэ нэр гарч магадгүй байх нэ. За 3 дугаар сарын 20-нд болохоор бууд гараг маань шулуун хөдөлгөөнд орж ийн. Ингэснээрээ одоо өмнөх 3-7 хоногийн хугацаанд үргэлжилсэн бодлон за мөн бусад X-үүд буцаж ирж исэн өмнө дуусгасан байсан харилцаанууд дахин зөвхөгжижсэн эдгээр зүйлсүүд маань арай цэгцэндээ орж эхэлнэ гэсэн үг байна. Ингэснээрээ бидний өдөр тутамдаа гаргаж байсан алдаа за тэгээд эмх цэгцгүй байсан зүйлс, буруу ярьж исэн, буруу ойлголцож исэн зэрэг одоо энэ асуудлууд маань шийдэгдэж харилцаа холбоо сайжрах нь байна. За гэрээ төлөвлөгөө хэрвээ гацсан байсан бол урагшлах шийдэгдэх. За мөн одоо шийдэгдэхгүй байсан асуудлууд шийдэгдэх байдлаар илэрх нэ. За тэгтээ будын ухрал дуусан боловч энэхүү энерги нь дахиад 2-3-7 хоног буюу сүүдрийн үеийн үргэлжилдэг гэдгийг бодгоо мартуузай. Ингэснээрээ та дахиад бусад одоо бичиг баримт, үг яриа, машин барих зэрэг зүйлстэй холбоотой зүйлсээр илүү болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөж байна. 3 сарын 21-нд гэх юм бол ангараг гараг маань бархас байдаг гарагтай эерэг холбоос үүсгэж байна. Ингэснээр хүмүүсийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж хүмүүс бас илүү эрсдэлтэй алхмуудыг илүү зоригтойгоор хийх эрч хүч нэр өгж магадгүй байна. За ингэснээрээ бид амьдрал дээрээ хэрвээ ямар нэгэн боломж гарч ирэх юм бол тухайн шинэ боломжийг ашиглах, за шийдэгдэхгүй байсан ажлууд урагшлах, шийдэгдэх, за бизнесийн санаа танд байсан бол түүнийг хэрэгжүүлэх, спорт, тэмцээн, уралдаан, наадам зэрэг болоход маш гоё өдөр байна. За 3 сарын 30-нд гэх юм бол сугар гараг маань нөхөрийн орд руу шилжснээрээ энэхүү сар маань дуусж байна. Ингэснээрээ сарын турш байсан хөдөлгөөн ерөөхдөө бол илүү тогтворжиж бид илүү тайван болох нь байна. За бид илүү аюулгүй мэдрэмж доктортой байдлыг илүү хүсэмжлэх нэ. Ингэснээрээ энэ өдөр ерөнхийдөө санхүүгээ төлөвлөх, гоё таатай зүйлс хийх, гоё таатай зүйлс харах, за гэр орондоо анхаарах зэргийг хийхэд тохиромжтой өдөр байна. За 12 ордны тайл руугаа орохоос өмнө 6-гаа хэрхэн зөв сонсох талаар та бүхэн дахин сануулж өгье. Та бүхэн 6-гаа сонсохдоо хамгийн ихэнд мандалт орд ороо, түүний дараагаар нар сарны ордороо сонсоорой. Мандалт орд нь таны астрологийн гэрүүдийг хариуцдаг учраас амьдралын тань ямар талбарт бодит өөрчлөлтөөр илэрж байгааг чи ерөөдөө хэлж өгдөг шүү. Харин нарны орд нь болохоор таны бодол санаа зорилгыг илэрхийлдэг учраас тухайн талбарт илүү нөлөөлнө. Сар нь болохоор эсэргээрээ дотоод бидний сэтгэл зүйн ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар хэлж өгөх байгаа шүү. За хэрвээ мандалт болон сарны ордоо мэдгүй хүмүүс байх юм бол би энд бичлэг хийж оруулсан байгаа. Та эдгээрээ ороод үзээрэй. 3 дугаар сарын 6 бичлэг тань таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Мөн дараа саруудын 6 бичлэг орох тул та subscribe дарж бичлэгийг маань алдахгүй үзээрэй. За ингээд 12 ордныхоо 6 руу орцгоё. Хоньны орд. Хоньны мандалт нар сар. За ангараг гарагийн таны 12 дугаар гэртээр загсны орд руу сарынхаа эхэнд орснороо та ядарч илүү ганцаараа байх хүсэл төрөхөөр байна. За 3 сарын 3-нд болохоор сар таны 6 дугаар гэр дээр хэрцснээрээ танд эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. Та ажлын ачааллаа багасгах, ажлын хуваарьтаа өөрчлөлт оруулах, мөн өдөр тутмынхаа амьдралын хэмнэлд анхаарах шаардлагатай болно. 3 дугаар сарын 6-нд таны 1-р гэрлөө сугар гараг орсноор та өөртөө анхаарч өөрийгөө илүү хөөрхөн болгох, гадаад төрхөндөө өөрчлөлт оруулахаас гадна хүмүүс таныг илүү анзаарч эхлэх боломжтой. За 3 сарын 7-нд гэх юм бол бууд гараг наартай холбогдсон таны 12 дугаар гэрт байрласнараа амьдралын дараагийнхаа алхмуудыг та чимээгүйхэн эргцүүлэн бодож магадгүй. Ингэснээрээ та дотроо ямар нэгэн зүйл ухаарах ойлголтод хүрэх боломжтой болно. 3 дугаар сарын 10-нд бархас байд гараг таны 4-р гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо таны гэр бүл, гэр оронтой холбоотой асуудлууд хэрвээ саадсан байсан бол урагшилж шийдэгдэж эхэлнэ. За ингэснээрээ гэрийн хувьд гэх юм бол та нүүх гэр бүлийн харилцаа сайжрах, за төлөвлөгөө гаргах зэрэг байдлаар илэрх нэ. За 3 сарын 13-нд ангараг гараг нь хойд зангилаатай таны 12 дугаар гэр дээр нэгдснээрээ өнгөрсөн ямар нэгэн муу зуршил байсан бол та тэрнээсээ салах ёстой гэдгийг мэдэрхүйц тийм маш том үйлдэл явдлууд болох боломжтой. Ингэснээрээ та дотроо томоохон шийдвэрүүдийг гаргах болно.
За 3 сарын 17-нд гэх юм бол бууд гараг ухарсан байсан нь болохоор хойд занглаатай таны 12 дугаар гэр дээр нэгдэнэ. Ингэснээрээ та өнгөрсөн дурсамжуудаа эргэж бодон за магадгүй таны амьдралд байсан хуучин хүн дахин гарч ирэх үгүй бол хуучин ямар нэгэн хаасан байсан зүйлс дээрээ дахин шийдвэр гаргах магадaltaй нөхцөл байдал үүсэх нэ. 3 сарын 20-нд болохоор нар таны 1-р гэр дээрээ орснороо та илүү их эрч хүчтэй болж таны хувьд чин эхлэлүү тавигдана. Ингэснээр та өөрийгөө шинээр тодорхойлох, өөрийгөө бусдад илүү их илэрхийлж эхлэх болно. За 3 сарын 30-нд болохоор сугар гараг таны 2-р гэр рүү орснороо та өөрийн санхүү болон үн цэнийг илүү боддоор харж мөнгөтэй холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргах боломжтой маа. Үхрийн орд, үхрийн мандал, нар, сар. За өхрийн ордны хувьд гэх юм бол 3 дугаар сарын 2-нд ангараг гараг таны 11-р гэр дээр орснороо та найз нөхөд за өөрийн хүрээлэл ирээдүйн зорилготой холбоотой зүйлс танд тохиолдох болно. Ингэснээрээ зарим хүмүүс магадгүй найзууд нөхдийн харилцаанд зөрчил илэрх боломжтой. За 3 дугаар сарын 3-нд гэх юм бол сарны эртэл таны 5 дугаар гэр дээр болснороо та хайр, бүтээлч байдал хүүхдүүдтэй холбоотой шийдвэрүүдийг гарах болно. Юу намайг үнэхээр баярлуулдаг вэ? Юунд та илүү дуртай вэ? Магадгүй шинэ хоббитэй болох боломжтой байна. За 3 дугаар сарын 6-нд сугар гараг таны 12 дугаар гэр дээр орснороо харилцаанд ямар нэг байдлаар дотоод эсэргүүцлүүд мэдрэгдэх боломжтой. Та хин нэгэнд нууцхан татагдах үгүй бол өнгөрсөн дурсамж мэдрэмжүүдийг сэргээн бодох боломжтой байна. 3 дугаар сарын 7-нд гэх юм бол бууд гараг нартай холбогдсон таны 11-р гэрдээ байрласнараа та хинтээ хамтран цаашд үйл ажиллагаа явуулах, за магадгүй ирээдүйн зорилгоо дахин төлөвлөх боломжтой байна. 3 дугаар сарын 10-нд гэх юм бол бархаас байдаг гараг таны 3 дугаар гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо харилцаа шин санаанууд урагшлан явах, за чухал гэрээ хилцээр хийх, за ямар нэг шин зүйл сурахаар шийдэж магадгүй маа. За 3 дугаар сарын 13-нд гэх юм бол ангараг гараг хойд занглаатай холбогдсон 11-р гэр дээр тань байрласнаар танд хувь заяаны эргэлтүүд мэд одоо тийм нийгмийн орчин чиглэлтүүд болж магадгүй. Энэ найз нөхөд нийгмийн хүрээллийн сэдвүүдийн хүрээнд болох нэ. 3 сарын 17-нд бууд гараг маань хойд занглаатай 11-р гэр дээр тань холбогдсноороо таны хуучин найз нөхөд за үгүй бол амьдралын тань хуучин хүрээллийн хүмүүс тантай эргэн холбогдох боломжтой байх нь 3 сарын 20-нд нар таны 12 дугаар гэрдэд орснороо та дотоод сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө бол илүү бага зэрэг уналтын үед орж эхлэн ингэснээр та эрч хүчээ нөөх, хадгалах бага зэргийн ядарсан мэдрэмжүүд төрнө. За 3 дугаар сарын 30-нд цувар гараг таны 1-р гэр дээр орснороо та өөртөө итгэл нэмэгдэж хүмүүс таныг анзаарах болно. Түүнээс гадна та гадаад төрхөндөө илүү анхааран гой сайхан харагдахыг хүсэх нэ. Эхрийн орд, мандалд, нар, сар. За 3 дугаар сарын 2-нд ангараг гараг таны 10 дугаар гэр дээр орснороо нэр хүндтэй холбоотой үгүй бол ажил, карьер, мэргэжлийн хувьд та илүү их дарамтыг мэдрэх боломжтой байна. Үүнээс гадна карьерийн чиглэлд тань ямар нэг байдлаар өөрчлөлт орох боломжтой. 3 дугаар сарын 3-нд гэх юм бол сарны эхтэл таны 4-р гэр дээр тохиолдсноороо гэр бүл, орон байр болон таны сэтгэл зүйн доктортой байдалтай холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргах боломжтой. За 3 дугаар сарын 6-нд гэх юм бол сугар гараг таны 11-р гэр дээр орснороо нийгмийн хүрээнд шинэ холбоо найз нөхөдтэй болох боломжтой. 3 дугаар сарын 7-нд бууд гараг наартай таны 10 дугаар гэр дээр холбогдсноороо карьерийн хувьд та томоохон ухаарлалт хүрэн дараагийн алхмуудаа тодорхой болгож зорилго тавих боломжтой ахны. За 3 дугаар сарын 10-нд гэх юм бол бархас байдаг гараг маань таны 2 дугаар гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо санхүүгийн боломж ямар нэгэн байдлаар зогсон цалин хөлстэй саадсан зэрэг тиймэрхүү зүйлс байсан бол эдгээр нь шийдэгдэх нь. За 3 дугаар сарын 13-нд ангараг гараг хойд занглаатай 10 дугаар гэр дээр тань холбогдсноороо карьерийн хувьд хувь заяаны мэд боломжууд гарч ирэх боломжтой. Үгүй бол карьертэй холбоотой томоохон хувь заяаны мэд шийдвэрүүд, за үгүй бол ажил мэргэжлийн хувьд шинэ үүрэг бусдад харагдах байдлаараа шинэ дүр төрх бүтэх боломжтой ахнэ. За 3 дугаар сарын 17-нд болохоор бууд гараг маань хойд занглаатай таны 10 дугаар гэр дээр холбогдсноороо магадгүй та орхисон байсан ажлаас тань дахин санал ирэх үгүй бол ямар нэгэн алдсан байсан
ажил карьерийн хувьд боломж нь дахин танд гарч ирэх боломжтой байна. 3 дугаар сарын 20-нд нар таны 11-р гэр дээр орсноороо за та шинэ баг хамт олонтой, шинэ зорилготой, шинэ орчинд нэгдэх, за урт хугацааны зорилгоудаа шинжлэх боломжтой байна. 3 дугаар сарын 30-нд цувар гараг таны 12 дугаар гэр дээр орсноороо та илүү амрах, сэтгэл зүйн хувьд өөрийгөө бодлуудаа дахин сэргээх, өөрийн сэтгэл зүйн байдлыг тайван доктортой болгох шаардлагатай болох нэ. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийхний хувьд гэх юм бол 3 сарын 2-нд ангараг гараг маань 9-р гэр дээр нь орсноороо та ирээдүгөө өөрчлөх, за магадгүй суралцах, аялах, үгүй бол амьдралын шинэ зам сонирхох тухай бодлууд, за үүнээс гадна эднэртэй холбоотой шийдвэрүүд гарах боломжтой. 3 сарын 3-нд сарны хүртэл охины ордон таны 3 дугаар гэр дээр болсноороо харилцаа холбоо, за таны ярих байдал, бодол зэрэгт ямар нэгэн чухал ойлголтууд, бодлоо төрөх болно. Ингэснээрээ та хин нэгэнтэй чухал харилцан яриа өрнүүлэх, за магадгүй чухал гэрээнд гарын үсэг зурах. За үгүй бол хин нэгнээс ямар нэгэн мэдээлэл сонсож тэр нь болохоор таны амьдралын чиглэлд нөлөөлөхөд том үйл явдал болох боломжтой байна. 3 дугаар сарын 6-нд гэх юм бол сугар гараг таны 10 дугаар гэр дээр орсноороо та ажил дээрээ ерөнхийдөө бол эерэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөн бусдын одоо ингээд сайшаал магтаалыг хүлээж авах боломжтой. Ингэснээр таны нэр хүнд магадгүй өсөх нэ. 3 дугаар сарын 7-нд болохоор бууд гараг нартай холбогдсон таны 9-р гэр дээр байрласнараа таны амьдралын дараагийн чиглэл тодорхой болж, за түрүүн ярилж байсан сурах, аялах, үгүй бол ямар нэгэн таны амьдралын дараагийн томхоо алхмуудтай холбоотой энэ л зүв байсан юм байна штэ. Ингэж шийдэй гэсэн ухаарлууд ирэх боломжтой байна. За 3 дугаар сарын 10-нд Бархас байд гараг маань таны 1-р гэр дээр шулуун хөдөлгөөнд орсноороо та өөртөө итгэл илүү нэмэгдэх болно. За тэгээд таны одоо амьдралын олон хэсгүүдэд магадгүй зогсон байдал байсан бол эдгээр нь шийдэгдэж эхлэх нэ. 3 дугаар сарын 13-нд болохоор ангараг гараг хойд зангилаатай таны 9-р гэр дээр холбогдсноороо ажиллах, суралцах, за нүүх үгвэл ирээдүйтэй холбоотой маш том хувь заяаны мэд шийдвэрүүд алхмууд, ухаарлууд танд илрэх боломжтой. 3 дугаар сарын 17-нд за бууд гараг маань мөн хойд зангилаатай таны 9-р гэр дээр байрласнараа за өнгөрсөн магадгүй мөрөөдөл бодож исэн мэдрэмжүүд, за тэгээд хуучин төлөвлөгөөгөө дахин гаргаж ирж бодон тунгаах байдлаар илэрх нь. 3 дугаар сарын 20-нд гэх юм бол нар таны 10 дугаар гэр дээр орон ажил мэргэжил карьерийн хувьд танд илүү чухал болон шинэ үүрэг, за бусдад илүү харагдах, үнэлэгдэх байдал нэмэгдэх боломжтой байх нэ. 3 дугаар сарын 30-нд цувар гараг таны 11-р гэр дээр орсноороо танд найз нөхдийн дэмжлэг, за найз нөхдөдөө илүү уулзах цагийг зугаатай өнгөрөөх зэрэг боломжууд нэмэгдэх нэ. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За 3 дугаар сарын 2-нд ангараг гарагийн таны 8 дугаар гэр дээр орсноороо за бусдад холбоотой санхүү болон дотн гүн харилцаа, за сэтгэл зүйн гүн асуудлуудтай холбоотой зүйлс танд илэрч магадгүй. Ингэснээрээ зээл хамтын мөнгөгүй бол хин нэгэнд итгэх итгэлтэй холбоотой асуудлууд хөндөгдөх нэ. 3 дугаар сарын 3-нд гэх юм бол сар таны 2 дугаар гэр дээр охины ордонд гэрчснээрээ өөрийн үн цэн, орлогын тухай танд холбоотой бодлууд орж ирж магадгүй. За ингэснээрээ орлого зарлагтайгаа холбоотой шийдвэрүүд гаргах, за өөрийгөө үнэлэмжтэй эргцүүлэн бодож ямар нэг байдлаар шинжилэл хийх боломжтой. За 3 дугаар сарын 6-нд цугаар гараг таны 9-р гэр дээр орсноороо та аялах, суралцах, шинэ туршлага сонирхох, за гадаад руу нүүх зэрэгтэй холбоотой шийдвэрүүд гаргаж магадгүй. За ингэснээрээ гадаад улс руу аялах, үгүй бол суралцах сайхан боломжууд гарч ирэхийг үүсэхгүй маа. 3 дугаар сарын 7-нд болохоор бууд нартай холбогдсон таны 8 дугаар гэр дээр байрласнараа за танд бусдад дундах түрүүний хэлсэн хөрөнгө болон хин нэгэнд итгэх итгэл одоо гүн харилцаатай холбоотой танд чухал ойлголтууд, ухаарлууд ирэх нь. 3 дугаар сарын 10-нд гэх юм бол Бархас байд гарагийн таны 12 дугаар гэр дээр шулуун хөдөлгөөнд орсноороо та өөрөө сэтгэл зүйн хувьд өөрийгөө дотроосоо эдгэж эхэлнэ. За магадгүй хуучин ямар нэг найз дарамт байсан бол эдгээр нь дарагдаж багасж эхлэх нэ. 3 дугаар сарын 13-нд ангараг гараг нь хойд зангилаатай таны 8 дугаар гэр дээр байрласнараа за санхүү эсвэл
бусдын одоо татны харилцаатай холбоотой хувь заяаны өөрчлөлтүүд гарч магадгүй. За 2 дугаар сарын 17-нд бууд гараг мөн хойд зангилаатай таны 8 дугаар гэр дээр холбогдож байрласнараа за өнгөрсөн санхүүгийн асуудал үгвол ихтгэлтэй холбоотой асуудлууд дахин хөндөгдөж энэ сэдвүүдийн хүрээнд та хаалт хийх боломж олдох нэ. 3 дугаар сарын 20-нд нар таны 9-р гэр дээр орснороо та ирээдүйн зорилго аялах, суралцах зэрэг сэдвүүдтэй холбоотой ямар нэгэн шинэ хүслүүдэд хүрэх боломжтой байна. 3 дугаар сарын 30-нд цуврал гараг таны 10 дугаар гэр дээр орснороо ажил дээрээ та бусдаас эерэг анхаарал татаж магадгүй үнэлэгдэх алтан тушаал карьер ахих, дээшлэх цалингаа нэмүүлэх боломж үүсэх нэ. Охины орд, охины мандалд нар сар. За 3 дугаар сарын 2-нд ангар гараг таны 7 дугаар гэр дээр орснороо та хос болон хамтрагчтайгаа ямар нэг байдлаар хамт цагийг маш идэвхтэй өнгөрөөхийг хүсч магадгүй. Эсвэргээрээ хэрүүл маргаан гарах гадах боломжтой тул энэ өдөр анхаараарай. За 3 дугаар сарын 3-нд гэх юм бол сарн таны 1-р гэр дээр хэртэлт өөрөнснөрөө та өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаагаа ерөнхийдөө л ухаарах, ойлгох мөч ирж гин. Ингэснээрээ та гадаад төрх цаан чанартаа өөрчлөлт хийх томоохон шийдвэрүүдийг гаргаж магадгүй ах нэ. 3 дугаар сарын 6-нд цуврал гараг таны 8 дугаар гэр дээр орснороо та татны харилцаа бусдын дундах буюу хэн нэгэнтэй хамтран эзэмшдэг мөнгө санхүүгийн одоо асуудал дээр илүү зөөлөн энерги орж зөвшөлтсөл шийдэлт хүрэх боломжтой. 3 дугаар сарын 7-нд бууд гараг нартай холбогдсонороо таны хосын харилцаанд чухал ойлголтууд, ухаарлууд ирэх нь байна. 3 дугаар сарын 10-нд бархаас байд гараг таны 11-р гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо найз нөхдөөс ирэх дэмжлэг, за суппорт нэмэгдэх нэ. 3 дугаар сарын 13-нд ангар гараг хойд зангилаатай 7 дугаар гэр дээр тань холбогдсонороо хосын харилцаа, бусдад харилцаа магадгүй бизнесийн харилцаанд хувь заяаны мэт маш том эргэлтүүд ирэх нь. Ингэснээрээ та магадгүй шинэ хүнтэй уулзах, үгүй бол харилцаагаа дараагийн түвшинд гаргах, үгүй бол зогсоох зэрэг маш том шийдвэрүүдийг гаргах боломжтой байх нэ. За 3 дугаар сарын 17-нд бууд гараг хойд зангилаатай таны 7 дугаар гэр дээр дахин холбогдож байрласнараа өнгөрсөн харилцаа байсан бол тухайн хүмүүс тантай эргэж холбогдох, эдгээр нь сөхөгдөх боломжтой байна. 3 дугаар сарын 20-нд нар таны 8 дугаар гэр дээр орж ирснээрээ сэтгэл зүйн хувьд та гүн ойлголтод хүрэх, бусдын ямар нэг магадгүй нууцыг мэдэх зэргийг үүсэхгүй. За 3 дугаар сарын 30-нд цуврал гараг таны 9-р гэр дээр орснороо за хосын ирээдүйн төлөвлөгөө гадаад руу нүүх шилжих, дараагийн шатанд боловсролоо ахиулах зэрэг шийдвэрүүд төлөвлөгөө гарах боломжтой байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийнхний хувьд 3 дугаар сарын 2-нд ангар гарагийн таны 6 дугаар гэр дээр орснороо таны өдөр тутмын амьдрал, ажил, эрүүл мэнд болон өдөр тутмын хэмнэл зэрэгт өөрчлөлтүүд орж эхлэх нь. Ингэснээрээ магадгүй ажлын ачаал нэмэгдэх, ажил дээр тодорхой хэмжээгээр стресс үүсэх, за магадгүй бага зэрэг эрүүл мэндтэй холбоотой зовиороод гарахыг үүсэхгүй байна. 3 дугаар сарын 3-нд сарны эхлэл таны 12 дугаар гэр дээр болснороо та өөрийн сэтгэл зүйг магадгүй өөрийнхөө ухамсартай холбоотой ямар нэгэн зүйлийг илрүүлэх, анзаарах боломжтой байна. За түүнээс гадна хэрвээ танд ямар нэг байдлаар ядаргаа болон одоо стресс хуримтлагдсан байсан бол тэр нь болохоор бодит биед байдлаар илгаарч танд амралт шаардлагатай болох нэ. 3 дугаар сарын 6-нд цуврал гараг таны 7 дугаар гэр дээр орснороо таны хосын болон хайр дурлалын харилцаанд эрэг энерги орж ирснээр таны хайр дурлалын амьдрал илүү халуун дулаан болж за магадгүй харилцаатай нь илүү гүнзгийрсэн, илүү таатай нөхцөл байдал үүсэх нэ. 3 дугаар сарын 7-нд бууд гараг нартай холбогдсон таны 6 дугаар гэр дээр байрласнараа таны ажил, өдөр тутмын амьдрал, хэмнэлтэй холбоотой магадгүй ямар нэгэн шийдэл олдох боломжтой байна. Үүнээс гадна амьдралын өдөр тутмын хэмнэл, за дадал зуршил болон эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн зүйлийг та ухаарлж ухамсарлах боломжтой. За 3 дугаар сарын 10-нд бархаас байд гараг 10 дугаар гэр дээр тань шулуун хөдөлгөөнд орснороо карьерийн тань хувьд ямар нэг зүйл саадтай байсан бол тэдгээр саад нь арилж, за тэгээд магадгүй боломж олдно. За ингэснээрээ карьерийн хувьд та урагшлан албан тушаал шинэ үүрэг баримт танд
гарч ирэх боломжтой байна. 3 дугаар сарын 13-нд ангар гараг нь хойд ангилаатай холбогдсон 4 дугаар гэр дээр тань байрласнараа ажил, амьдралын хэмжээ, эрүүл мэндтэй холбоотой хувь заяаны мэт өөрчлөлтүүд, шилжилтүүд гарахыг үүсэхгүй байна. За 3 дугаар сарын 17-нд бууд гараг хойд ангилаатай мөн 6 дугаар гэр дээр тань холбогдсноороо хуучин ажлын асуудлууд дахин гарч ирэх, за түүн дээр хэрэгтэй засвар өөрчлөлтүүдийг танаас шаардах нэ. 3 дугаар сарын 20-нд нар 7 дугаар гэр дээр орсноороо таны харилцаанд анхааралтай илүү нэмэгдэж, илүү хайр дурлал болон хосын харилцааны тал дээр илүү өрнөл орж ирнэ гэсэн үг байна. За 3 дугаар сарын 30-нд суугар гараг 8 дугаар гэр дээр тань орсноороо санхүү дотн харилцаанд илүү доктортой байдал нэмэгдэх нэ. Ингэснээр та магадгүй хостойгоо нууцудаа илүү дэлгэж ярих, бие биендээ илүү итгэлцэл үүсэх, за өөр ширзээлтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх, эргээр илрэх боломжтой гэсэн үг байна. Хилэнцэн орд, хилэнцэн мандалт нар сар. За хилэнцэн өхний хувьд 3 дугаар сарын 2-нд ангар гараг таны 5 дугаар гэр дээр орсноороо хайр дурлал, хобби, бүтээлч байдалтай холбоотой сэдвүүд ерөнхийдөө бол илүү идэвхжиж ирж байна. Ингэснээрээ та магадгүй хүүхэдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл шинээр эхлүүлэх, за үгүй бол хоббигоо хөөх, хайр дурлал дээрээ магадгүй хосын харилцаанд илүү анхаарах боломжтой байх нь. 3 дугаар сарын 3-нд сарны эртэл таны 11-р гэр дээр болсноороо найз нөхөд болон таны хүрээлэн буй орчинтой холбоотой ямар нэгэн зүйл танд илүү бодиттой тодорхой болж өгнө. За 3 дугаар сарын 6-нд цугаар гараг таны 6 дугаар гэр дээр орсноороо өдөр тутмын амьдрал, ажил, за түүнээс гадна таны дадал зуршил, эрүүл мэндтэй холбоотой зүйлс дээр эерэг уур амьсгал орж ирнэ. Үгүй бол танд ямар нэг байдлаар эерэг өөрчлөлтүүд гарах нь байна. За 3 дугаар сарын 7-нд бууд гараг нартай холбогдсон таны 5 дугаар гэр дээр холбогдсноороо танд илүү бүтээл санаанууд төрөх боломжтой. Үүнээс гадна хүүхдтэйгээ илүү цагийг зугаатай өнгөрөх зэрэг байдлаар илэрч болох нэ. За 3 дугаар сарын 10-нд Бархаас байд гараг таны 9-р гэр дээр шулуун хөдөлгөөнд орсноороо магадгүй аялал, за боловсролоо дээшлүүлэх болон гадаад улс руу виз иргэншил хүссэн зэрэг иймэрхүү зүйлс тань саатайсан бол одоо эдгээр боломжууд илүү нэмэгдэж нээгдэж өгөх нь байна. 3 дугаар сарын 13-нд ангар гараг нь хойд ангилаатай таны 5 дугаар гэр дээр холбогдож байрласнараа хайр дурлал, хүүхэд болон хоббитой холбоотой хувь заяаны өөрчлөлтүүд, шийдвэрүүд гарах боломжтой. 3 дугаар сарын 17-нд бууд гараг хойд ангилаатай 5 дугаар гэр дээр холбогдсон байрласнараа магадгүй өнгөрсөн хайр дурлал, үгүй бол бүтээл санаануудаа та дахин эргэн дурсаж эдгээрийг шинжилэн эхлүүлэх зэрэг байдлууд илэрх боломжтой байх нэ. 3 дугаар сарын 20-нд нар таны 6 дугаар гэр дээр орсноороо таны ажлын, эрүүл мэндийн байдал, өдөр тутмын амьдрал, дадал зуршил, хэмнэл зэрэг илүү нэмэгдэж ирж хүч танд мэдрэгдэх нь байна. 3 дугаар сарын 30-нд цуугаар таны 7 дугаар гэр дээр орсноороо харилцаандаа илүү доктортой, за магадгүй асуудалтай байсан бол эдгээр асуудлууд харилцаа илүү зөөлрөн, илүү таатай болж эхлэх нэ. Номын орд, номын мандалт нар сар. За номынхны хувьд 3 дугаар сарын 2-нд ангар гараг маань таны 4 дугаар гэр дээр орсноороо гэр бүл, гэр оронтой холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. За хэрүүл тэмцэл хийх зүгүйсэхгүй байна. За 3 дугаар сарын 3-нд сарны эртэл таны 10 дугаар гэр дээр орсноороо карьер, ажил мэргэжлийн хувьд болохоор танд бодиттой ойлголт, ухаарлууд төрөх нь байна. 3 дугаар сарын 6-нд цугаар гараг 5 дугаар гэр дээр тань орсноороо хайр дурлал, баяр баясгал, хоббитой холбоотой эерэг мэдрэмж сэтгэлүүд танд төрөх нэ. 3 дугаар сарын 7-нд бууд гараг нартай холбогдсон таны 4 дугаар гэр дээр байрласнараа гэр бүлийн асуудлууд танд шийдэл гарах боломжтой байх нэ. 3 дугаар сарын 10-нд гэх юм бол Бархаас байд гараг таны 8 дугаар гэр дээр ухран байрлалын шулуун хөдөлгөөнд орсноороо таны хостойгоо байдаг дундын санхүүгийн хөрөнгө мөнгө дээр боломж нэмэгдэж магадгүй нууцудаа бие биендээ илүү илэрхийлэх, өөрсдийгөө дотн илүү гүн гүнзгий холбоос үүсгэх зэрэг байдлаар илэрхийлэх боломжтой байх нь. 3 дугаар сарын 13-нд ангар гараг нь үеийн өрийн хойд ангилаатай таны 4 дугаар гэр дээр холбогдож байрласнараа магадгүй нүүх үгүй бол гэр бүлтэй холбоо хамааралтай чухал шийдвэрүүдийг гаргах боломжтой. За энэ болохоор хувь заяаны шинжтэй мэдрэмжийг агуулсан байхыг үүсэхгүй. 3 дугаар сарын 17-нд бууд гараг үеийн өрийн ангилаатай 4 дугаар гэр дээр тань мөн дахин холбогдож байрласнараа өнгөрсөн гэр бүлийн асуудал,
дахин гарч ирэх боломжтой. 3 дугаар сарын 20-нд нар таны 5 дугаар гэр дээр нүүдлэн байрласнараа таны бүтээлч байдал идэвхж нь хайр дурлалын романсын тал дээр илүү зугаатай болж ирэх нэ. 3 дугаар сарын 30-нд сугар гарагийн таны 6 дугаар гэр дээр орснороо ажлын орчин нөхцөл эрүүл мэндийн байдал өдөр тутмын ажил хэмнэлтээ нь илүү сайжирч илүү амар урсгалаараа зөөлөн мэдрэгдэх нэ. Материйн орд, материйн мандалд нар сар. За материалын хувьд 3 дугаар сарын 2-нд ангараг гарагийн 3 дугаар гэр дээр орснороо та бусадтай чухал уулзалт хэрэлцээр харилцан яриа зэргийг өрнүүлж магадгүй. За 3 дугаар сарын 3-нд сарны хэртэлтэн таны 9 дугаар гэр дээр охины ордон дээр болснороо таны амьдралыг үзэх үзэл бодолд өөрчлөлт орно. Магадгүй суралцах, мэрэгжлээ дэвшүүлэх болон аялал өөр улсад амьдрах, иргэншил хүсэх зэрэгтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргахыг үгүйсэхгүй маа. 3 дугаар сарын 6-нд цугаар гарагийн таны 4 дугаар гэрдэн дээр орснороо гэр бүл, гэр орны нөхцөл байдалд халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. За 3 дугаар сарын 7-нд бод нартай холбогдсон таны 3 дугаар гэр дээр байрласнараа за магадгүй чухал харилцан ярианууд өнгөрөхөөс гадна эднэртэй холбоотой чухал ухаарал шийдвэрүүд танд хүрэлцэн ирэх мэдрэгдэх байхаа. За 3 дугаар сарын 10-нд болохоор Бархаас байд гараг таны 7 дугаар гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо хэрвээ хостой хамааралтай ямар нэгэн байдлаар харилцаа танд зогсон мэдрэгдэжсэн ямар нэгэн байдлаар хэцүү санагдажсэн бол тухайн харилцаанд өсөлт гарна. За илүү эерэг мэдрэмжүүд төрөхөөс гадна хос хамтрагчтайгаа ямар нэгэн зүйл хийх, холбогдох боломж нэмэгдэх нэ. 3 дугаар сарын 13-нд ангараг гарагийн хойд зангилаатай таны 3 дугаар гэр дээр байрласнараа магадгүй хин нэгнтэй өрнүүлсэн харилцан яриа уулзалт нь хувь заяаг тань шийдэж буй мэт маш чухал шийдвэрүүдийг гаргахтай нөлөөлж магадгүй. За 3 дугаар сарын 17-нд бууд гараг мөн хойд зангилаатай түүний адил 3 дугаар гэр дээрээ холбогдсон байрласнараа өмнө ярьсан яриа гэрээ хэлцээр дахин хийгдэж шинжлэгдэх боломжтой байх нэ. 3 дугаар сарын 20-нд наран таны 4 дугаар гэр дээр орснороо гэр бүлийн асуудлууд таны анхаарлыг татаж магадгүй. За 3 дугаар сарын 30-нд сугар гараг 5 дугаар гэр дээр тань орснороо хайр баясал, хүүхэд, баяр баясал, хоббитой холбоотой танд эерэг мэдрэмжүүд төрөх нэ. Хумхын орд, мандалд нар сар. За хумхны хувьд 3 дугаар сарын 2-нд ангараг гараг таны 2 дугаар гэр дээр орснороо санхүүгийн хувьд идэвхжил үүсэн та орлогоо нэмэгдүүлэх хүсэл төрөх болно. За 3 дугаар сарын 3-нд сар таны 8 дугаар гэр дээр охины ордон дээр хэрцснээрээ зээл, хамтын хоорондын мөнгө санхүү, итгэл, за илүү гүн гүнзгий харилцаа холбоотой бодит ойлголтууд гарч эдгээртэй холбоотой шийдвэрүүдэд хүрэх болно. 3 дугаар сарын 6-нд цугаар гараг таны 3 дугаар гэр дээр орснороо таны бусдад харилцах харилцаа нь илүү зөөлөн нэрэг орж ирнэ. 3 дугаар сарын 7-нд бууд гараг нартай холбогдсон таны 2 дугаар гэр дээр байрласнараа мөнгө, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон бусдыг үнэлэх үн цэнтэй зэрэгтэй холбоотой ойлголтууд танд ямар нэгэн байдлаар чухал мэдрэмжүүд, ойлголтууд, ухаарлууд төрөх болно. 3 дугаар сарын 10-нд Бархаас байд гараг таны 6 дугаар гэр дээр шулуун хөдөлгөөнд орснороо ажил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал зэрэг зүйлс нь урагшилж илүү саад байсан бол тэдгээр нь арилах нэ. За 3 дугаар сарын 17-нд ангараг гараг нь хойд зангилаатай таны 2 дугаар гэр дээр байрласнараа санхүүтэй холбоотой хувь заяаны шийдвэрүүд гарахыг үгүйсэхгүй байна. 3 дугаар сарын 17-нд бууд гараг мөн адил 2 дугаар гэр дээр таны хойд зангилаатай холбогдснороо өнгөрсөн мөнгөтэй холбоотой асуудлууд дахин гарч ирж шийдвэрийг танаас шаардах нэ. 3 дугаар сарын 20-нд нар таны 3 дугаар гэр дээр орснороо та ямар нэгэн зүйлсийг шинээр сурах, ур чадвар нэмэх, за үгүй бол шинэ мэдээлэл танд орж ирэх боломжтой. Бусдад мөн харилцах, ярилцах зэрэг зүйлс нэмэгдэх нэ. 3 дугаар сарын 30-нд сугар гарагийн таны 4 дугаар гэр дээр орснороо гэр бүлийн уур амьсгал, халуун дулаан байдал нэмэгдэж сайжрах нэ. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасны ордны хувьд ангараг гараг нь 3 сарын 2-нд таны 1-р гэр дээр орж ирснээрээ таны өөрийн энерги идэвхжиж өгч байгаа буюу шинэ алхам хийх, эрч хүчтэй болох зэрэг байдлаар энэ танд илэрнэ. 3 дугаар сарын 3-нд сарны хэртэлт охины ордон дээр таны 7 дугаар гэр дээр болж байгаа учраас харилцаанд
маш тийм бодит ойлголтууд гарч ухаарлуу танд төрөн та шийдвэр хийх боломж бүрдэх нэ. 3 дугаар сарын 6 цагаар гараг таны 2 дугаар гэр дээр орснороо таны санхүүгийн боломжууд нэмэгдэж орлогын их үүсвэр нэмэгдэх мөнгө орж ирэх боломжтой байна. 3 дугаар сарын 7-нд бод гараг нартай холбогдсон таны 1-р гэр дээр байрласнараа танд өөртөөгөө холбоотой ухаарал ойлголт ирэх чухал мөч болох нэ. 3 дугаар сарын 10-нд Бархас Байдгаргийн таны 5 дугаар гэр дээр ухарч байсан шулуун хөдөлгөөнд орснороо та илүү баяр баясгалтай болж бүтээлч байдал нэмэгдэн магадгүй хүүхэдтэй холбоотой асуудлууд хойш тавигдан шийдвэрлэгдэхгүй байсан бол энэ үед шийдвэрлэгдэх боломжтой болох нэ. 3 дугаар сарын 13-нд ангараг гараг нь хойд цангилаатай таны 1-р гэр дээр байрласнараа хувь даяатай холбоотой та алхмуудыг, шийдвэрүүдийг гаргах боломжтой байна. 3 дугаар сарын 17-нд бод гараг ухран хойд цангилаатай холбогдсноороо та өнгөрсөн өөрийнхөө талаар шийдвэрүүдийг амьдралаа эргцүүлэн харж шийдэх, бодох зэрэг зүйлс тань тохиолдох боломжтой ах нэ. 3 дугаар сарын 20-нд нар таны 2 дугаар гэр дээр орснороо та санхүүдээ илүү анхааран мөнгө санхүүгээ зохицуулах, хянах, за орлогын их үүсвэрийг нэмэгдүүлэх зүйлсийг бодож магадгүй. 3 дугаар сарын 30-нд цуур гараг таны 3 дугаар гэр дээр орснороо та бусдад харилцаа холбоо сайжирч харилцан одоо өнөөсөн яриатай илүү тань тааламжтай байх нэ.